За хор зүгсэн та бүдийнхэн энэ өдрийн амар амгалан гэрье. За өнөөдөр бас ингээд боловсон соёлын шинжилгээ ухааны яам, аймгийн засаг даргын тамган газар, за шинжилгээ ухааны технологийн сан, шинжилгээ ухааны академийн санаачсан зохион байгуулж байгаа шинжилгээ ухааны технологи инновацийг орон нутагт нутагшуулын аяныг Сэлэнг аймагт зохион байгуулж байгаа та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлье. За мөн энэ Сэлэнг аймагт болж байгаа аян дээр бас урьж оролцуулж, за энэ засгийн газрын хэрэгжүүлж байгаа бомтын сэргэлтийн хүрээнд Алтан булаг, Сүхбаатар бомтын талаар, за мөн Монгол Улсын шин сэргэлтийн бодлогын бомтын бодлогын талаар мэдээлэл өгөх энэ урилгыг хүргүүлсэн дагуу талархал илэрхийлье. За тэгээд эрхэм мөндөд Эрдэмтэн судлаачид, Сэлэнг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, засаг даргын тамган газрын ажилтан, албан хаагч, аймагта шинжилгээ ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, хувийн эмчлийн байгууллагын төлөөллүүд, аж ахуй эрхлэгч, бизнес эрхлэгч та бүхэнд өнөөдрийнх нь хуралд амжилт хүсье. За шин сэргэлтийн бодлого тэр дундаа бомтын сэргэлтийн тухай анхлан тунхаглаж Монгол Улсын өмнө толгомдож байгаа сорилт бэрхшээлийг даван туулах зорилтыг шат дараалттай хэрэгжүүлэх. За ялангуяа далаад гарцгүй онцлогтой Монгол Улсын гадаад худалдааны стратегийн гол хөшүүрэг бол бомт, Монгол Улсад байгаа бомтууд. За энэ дотроо бол Оросын холбооны улстай, Европтой хийдэг худалдааны гол үндсэн бомт болох Сэлэнг аймаг, Алтан булаг, Сэлэнг бомтын шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр за эдийн засгийн илүү үр ашигтай байх тал дээр бол энэ шин сэргэлтийн бодлогын бодлого бол гарч ирсэн байгаа. За тэгэхээр энэ шин сэргэлтийн бодлого дээр гарч байгаа бомтын сэргэлтийн талаар, за мөн Алтан булаг, Сүхбаатар бомт маань өөрөө бүс нутгийнхаа эдийн засгийн интеграцид хэрэг орсон байгаа. Энэ талаар бас та бүхэндээ мэдээлэл хүргье гэж үзэж байна. За манай Алтан булаг бомт бол өөрөө эртний түүхтэй. За түүхийг аваад үзэх юм бол Маймай хот гэж байсан. За Маймай хот маань бол өнөөдрийн хөгжсөн орнуудын явагддаг маш олон төрлийн үйлчлэгээ, олон төрлийн чухал асуудлуудыг Алтан булаг бомт төр шийдэж исэн байгаа. Маймай хот гэж байна. Зүгээр хамгийн энгийн жишээ аваад үзэх юм бол Лондонгийн эрдэс баялагын бирж гэж байгаа. Энэ бирж дээр бол дэлхий дээр худалдаалж байгаа эрдэс баялагын бүтээгдэхүүний үнийг тогтоодог ийм үүрэг бүхий бирж Лондонд төвтэй ажиллаж байгаа. За тэгвэл 100 жилийн өмнө алтны үнийг тогтоох, за эрдэс баялагын үнийг тогтоох энэ үүргийг бол Алтан булаг бомт маань өөрөө хийж исэн. Өөрөөр хэлбэл тэр үеийн эрдэс баялагын бирж бол Алтан булаг бомт дээр байсан. За ингээд энэ Алтан булаг бомт төр тогтсон үн ханшаар дагаж Европ байгаа улсууд хоорондоо алтны худалдаагаа хийдэг байсан ийм түүхтэй. Тэгэхээр энэ түүхийг бол буцааж сэргээж энэ бүс нутагтаа нөлөө бүхий бомт болохын тулд бид шинжилгээ ухаанчаар төлөвлөх, хөрөнгө оруулах ийм шаардлага бол бидэнд байна. За Алтан булаг бомт нь Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хойдлын бүс болдог ийм онцлогтой. Оросын холбооны улс, бүгд найрамд Хятад ард улс, Монгол улсын хооронд хилцээгээр бол Оросын холбооны талын санаачлагаар Алтан булаг бомтыг эдийн засгийн коридорын хойцог юм гэдэг ийм байдлаар томьёолсон байгаа. За мөн бүгд найрамд Хятад ард улсын хөгжлийн бодлого дотор бол бүс ба зам гэдэг энэ санаачлагыг хятадууд гаргаж тавьсан. За энэ бүс ба зам санаачлах нь бол үндсэндээ 6 том коридороор улс орнууд хоорондоо худалдаа хийх тухай энэ ойлголт. За зөвхөн хуурай газрын энэ бомтууд дэд үцээс гадна далаагаар холбогддог. Ер нь Хятадыг ингээд аваад үзэх юм бол хэдийгээр том газар нутагтаа 14 улстай хэлдэг гэж байгаа боловч далайн гарцын хувьд бол бусад улс орнуудад бүслэгдсэн байдалтай байдаг. Тэгэхээр энэ бүслэгдсэн байдал нь бол бүгд найрамд Хятад ард улсад тодорхой хэмжээний сул талыг бий болгодог. Өөрөөр хэлбэл далаагаар хийгдэж байгаа худалдаа тээвэр энэ бүх зүйл нь бол Америк нэгдсэн улс тэргүүтээ улсуудын хяналтанд ор байдаг. Тэгэхээр энэ хяналтаас бас гарахын тулд бүс ба санаачлагыг гаргаж ирсэн. За энэ бүс ба санаачлаг гаргаж ирэхдээ бол Европтой хэрхэн яаж худалдааны дэд үтсүүд замуудыг бий болгох уу гэдэг ийм бодлогыг гаргасан. Энэ 6 коридорын Европтой холбогддог, Аз Европыг холбосон нэг том коридор бол манай Алтан булаг бомт буюу Монголоор дамжиж явж байгаа гэдгийг хэлье. За энэ дээр харагдж байна түрүүний үндсэн коридор. За Монгол улсын хувьд бол бас энэ Алтан булаг бомт, Сүхбаатар бомт маань өөрөө транзит Монгол гэдэг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөрийн бас хойдлын хамгийн гол үүрэг бүхий ийм бомт байж байгаа. За ингээ харах юм бол бид нар өнөөдрийн хүртэл
70 жилийн түүхтэй нэг л төмөр замтай байгаа. За төмөр замын 3 бомб Монгол улсын хэмжээнд өндөр үйл ажиллагаа явуулж байгаагийн одоо нэг гол бомб нь бол манай Сүхбаатар бомб байгаа. За тэгэхээр Хятадаас дамжаад одоо замын үед за Улаанбаатар тэгээд одоо Алтанболог гээд Оросын холбооны улс руу явж байгаа. За Оросын холбооны улсын нөхцөл байдал одоо 2 жилийн өмнөх одоо бидний төлөвлөлтөөр бол Оросоор дамжаад Европ руу гарах ийм одоо үндсэн коридор байсан. Одоо бол зөвхөн одоо Орос руу гарах ийм коридор болж таарч байна. За өнөөдрийн байдлаар Орос Хятадын хооронд одоо хийгдэж байгаа худалдааны хэмжээг аваад үзэх юм бол нийтдээ жилдээ нэг 200 орчим тэрбум Америк долларын худалдааг Орос Хятад хоёр 23 оны байдлаар хийсэн байна. За энэ худалдаа бол 24 онд өшөө өсөж одоо 240-50 тэрбум доллар руу хүрэх ийм одоо хандлага бол байгаа. Тэгэхээр энэ одоо худалдааг энэ төв коридор болон за Монгол улсын одоо зүүн босоо чиглэлийн коридор буюу бичигт зүүн хатавч за 90 цаг Словакс гэсэн бомбтоор бас холбох ийм одоо төлөвлөлт бас явагдаж байгаа. За ингээ гол коридорын маань одоо үндсэн том бомб бол Сүхбаатар Алтанболог бомб маань өөрөө байна. За түрүүн хэллээ Монгол улс бол далаад гарцгүй. Тэгээд ер нь улс орнууд одоо эдийн засгаар хэлэхэд бол хамгийн түрүүнд гадаад худалдаагаа нэмэгдүүлэх ёстой. Тэгээд гадаад худалдааг одоо дэмжиж нэмэгдүүлэх үндсэн үүрэг бол энэ бомб татууд дээр байж байгаа. За энэ бомб татуудаас гадна далаад гарцгүй учраас далайн бүх төрлийн үйл ажиллагааг тухайн хэлийн бомб дээр овооруулж одоо ачаал үүсгэлгүйгээр хуурай газрынхаа гүнд бол бомбын үйл ажиллагааг явуулдаг ийм одоо шин төрлийн хэлбэр бий. За энийг бол хуурай бомб гэж нэрлэдэг. За хуурай бомбын одоо үндсэн гол одоо шин чанар ямар байх ёстой вэ гэхээр хуурай бомб бол дид үтсийн үед агаарын зам, за автозам, төмөр замын одоо дид үтсийн занглаан дээр хуурай бомбуудыг байгуулж болдог. Тэгэхээр манай одоо юу гэдгийг Сэлэнг Сүхбаатар Алтанболог маань нийлээд бол бас энэ хуурай бомбын үйл ажиллагааг одоо далайн айлын бомбтой гэрээ хийх замаар үйл ажиллагаа явуулах боломжтой. За бид бол одоогийн байдлаар зөвхөн одоо Хятадын Тэнжиний бомбтоос бол Монголын одоо худалдаа үндсэндээ бараг 100% хамааралтай байгаа гэж хэлж ойлгож болно. За тэгвэл бид нар нэмээд Оросын холбооны улсын одоо тэр Аст орндын нутагт байгаа бомбтуудаас за мөн одоо Тэнжинаас бусад одоо Леонин мужийн Жинжөө бомб зэрэг одоо бомбтуудаар гэрээ хийх замаар Сэлэнг Алтанболгоо бол хуурай бомбын одоо жигсаалтанд оруулж болно. За ингэснээр бол ямар нэгэн байдлаар худалдаа хийж байгаа бараа бүтээгдэхүүн маань айлын бомбтоор саадахгүйгээр шууд одоо юу гэдэг Сүхбаатар хоттой Алтанболог дээр ирж буугаад за эндээ одоо гайлын бүрдүүлэлт хийгдээд хаашаа гарах юм болцоотой гэдгийгээс харж болж байна. За энэ Владивостокоор дамжиж одоо Японд тэнгис рүү гарах гарц байна. За нөгөө талаараа бол одоо Леонин мужийн Далианы бомб, за Жинжөө бомб, за Тэнжин бомб руу ингэж бол бомбтуудаа холбож, за энэ бомбтуудын үйл ажиллагаатай бомбтынхаа одоо үндсэн үйл ажиллагааг интеграцид оруулах нь бидний одоо сул талуудыг нөхөх ийм болцоо байгаа гэж үзэж байна. За ингээд Монгол улс бол өөрөө зүүн хойд Азийн бүс нутгийн интеграцид ордог. Харамсалтай энэ зүүн хойд Азийн бүс нутгийн интеграцид ордог мөртлөө яг худалдааныхаа чиглэлээр бол одоо энэ интеграцид бүрэн бас орж чадахгүй байгаа. За энэ бол түрүү ярьсан одоо манай бомбын хөгжил, за бомбын хүчин чадал, за Монгол улсын одоо Оросын холбооны улс Хятад улстай хийж байгаа худалдааны одоо төрөл чанараас бол шууд хамаарч байгаа. Тэгэхээр бид нар энэ шин сэргэлтийн бодлогын хүрээнд энэ интеграцид орохын тулд бид өөрсдөө санаачлагтай, хурдтай, за мөн одоо төлөвлөлттэй, за аливаа асуудал одоо судалгаа шинжилгаан дээр одоо суурилсан байдлаар хийх нь чухал байгаа гэдгийг бас эндээс харж байна. За ингээд ерөнхий бомбын талаар би та бүхэнд ярьлаа. За өнгөрсөн 7 хоногт бас хурал дээр засгийн газраас энэ хот тосготын тухай хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн баригдсан. За энд бол бид бол одоо сэлэнгчтэйгээ олон жил ярьсан Сэлэнг аймгийн одоо Сүхбаатар сум, за мөн одоо Алтанболог сумыг бол бомб хотын статустай болох асуудлыг энэ одоо хуулинд анх удаа оруулж байгаа. За бомб хотын статустай болно гэдэг нь ямар асуудлыг одоо шийдэх гээд байгаа вэ гэвэл бусад бомбтгүй одоо хот тосготоосоо юугаараа давуу талтай тэр одоо давуу талаа ашиглаж тухайн хотын одоо хөрөнгө оруулалт, төлөвлөлт энэ онцлогийг бий болгосон хөгжлийг бий болгох тухай ярьж байгаа. За 90 оноос өмнө бол одоо бомб гэхээр манайх зөвхөн одоо хөлийн байгууллага тэн дээр илүү аюулгүй байдал талаасаа хил зөрчиж гарахгүй байх талаасаа одоо үйл ажиллагаа явуулж бомб төр үйл ажиллагаа явуулдаг байсан бол 90 оноос хойш бол одоо иргэд маань одоо нөгөө гахаа уурч гэдэг шиг ингээд худалдаа зах зээлийн систем рүү шилжснээс хойш бол худалдаа хийж ирсэн. За энэ худалдаан дээр бол гарч байгаа бараа тавар дээр илүү одоо гайлын хяналт
татвар одоо хураах зорилго өгөх гайдын байгууллагын үйл ажиллагаа бол бомб дээр илүү одоо голлох үүрэгтэй болж ирсэн байсан. За ингээд шин сэргэлтийн бодлогыг одоо 21 оноос хойш зарласнаас хойш бол бомбыг захиргаатаа за тэр бомб дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг уялдуулсан, бомбоор үйлчлүүлж байгаа аж ахуй нэгж иргэдийн одоо тулгамж байгаа асуудлуудыг бас зохицуулах үүрэг бүхий хэлийн бомбын захиргааг байгуулсан байгаа. За Сэлэнг аймагт бол хэлийн бомбын захиргаатаа бас нэг аймгийн нэг бомбын захиргаа байгууллагад одоо 2 жил орчим үйл ажиллагаа явуулж байгаа. За энэтэй холбоотойгоор Алтан булаг бомбыг бол одоо бомб тот болгох, скватер бомбыг бомб тот болгох ийм одоо зорилго тавьж байгаа. За энэ зорилгын хүрээнд бол энэ бомбоор орж байгаа орлогоос буцаагаад тухайн аймаг орон нутгийн одоо хөгжил рүү, тухайн аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт руу одоо тодорхой хэмжээний одоо хөрөнгө оруулалт орж идэг энэ нөхцөл байдлыг бүрдүүлэх юм зорилготой байгаа. Тэр одоо энэ хууль батлагдангууд дагуулад бомб тотын одоо онцлог энэ тал дээр бол бас тодорхой эрхцээ орчныг бүрдүүлж Сүхбаатар хот за Алтан булаг хотыг бусад аймаг хотоос илүү одоо хөрөнгө оруулалт сайтай за бомбтой учраас бомбтойгоо давуу талыг одоо бүрэн ашиглаж хөгжих ийм болцоотой болох чиглэлийг бид баримталж байгаа. За энэ дээр одоо зөвхөн одоо бомб тотыг юугаар авч үзэж байгаа гэвэл зөвхөн тэр бомбын шалган нэвтрүүлэх цогцлбороос гадна чөлөө төс за олон улсын одоо худалдааны төв болгох за энэ хүрээндээ бол одоо чөлөө төсийн төлөвлөлтийг мөн ялгаагүй энэ бомбтойгоо төлөвлөлтөд цуг авч явах за зөвхөн чөлөө төс одоо аж үйлдвэрийн парк за бомбтоос гадна хотынхон төлөвлөлтийг бас энэ одоо бомбтойгоо онцлогтой тохируулж хийх ийм шаардлага байгаа. За энийг хийхин тулд бол мэдээж одоо шинжилгээ ухаан инновац шингэсэн смарт төлөвлөлтүүдийг одоо хийх гарцаагүй шаардлага байна. За мөн одоо бомб дотоо төлөвлөлттэй бол энэ хил орчмын аялал жуулчлалын бодлоготой бас уялдуулах ийм нөхцөл шаардлага байгаа. За 2019 оноос бас энэ эдийн засгийн хөгжлийн яам дээр сангийн яам дээр одоо эхлүүлсэн энэ Алтан булаг бомбын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. За харамсалтай нь яг энэ ковидын үед давхцаад за гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжлэр одоо хүндрэл үүссэн зогссон байсан ажил байгаа. Тэгээ энийг бол өнгөрсөн онд бас энэ зогссон байсан ажлыг одоо буцааж бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж Алтан булаг бомбын бүтээн байгуулалтыг өнөөдрийн байдлаар одоо 77% гүйцэтгэлтэйгээр явуулж байна. За ачаа тээврийн терминал бүрэн ашиглалтанд орсон. За зорчигч тээврийн терминал бол энэ 8 сард одоо ашиглалтанд орохоор ажиллаж байна. За Алтан булаг бомбын бүтээн байгуулалт явагдсанаар одоо нийт энэ бүтээн байгуулалт өргөдөл шинжилгээ ажлын хүрээнд бол нийтдээ 567 метр квадрат ачаа тээврийн одоо шалган нэвтрүүлэх барилга байгууламж за 1152 метр квадрат түргэн модох бараа бүтээгдэхүүний агуулга за ус дулаан дамжуулах төв за 342 метр квадрат гайдын лабораторийн барилга 66 кВт-ийн одоо нарны цахилгаан үүсгүүр за хяналтын сарвч дулаан цэвэр усны одоо шугам шүлжээний шүлжээ за мөн одоо гадна гэрэлтүүлгийн ажлыг бол бас гүйцэтгсэн байна. За мөн 165 км квадрат 4 игнэ бүхий одоо тусгаарлах зурвастай ийм одоо авцамыг мөн барьж байгуулсан. За нийтдээ бол одоо 7000 м2 авц зогсоолыг мөн энэ хүрээнд одоо барьж байгуулсан байгаа гэдгийг та бүхэн дуулгая. За зорчигч тээврийн шалган нэвтрүүлэх цогцлборын барилга байгууламж болон бусад дэд үтсийг ажлыг бол энэ онд өгнө. За одоогийн байдлаар 77% гүйцэтгэлтэй. За Алтан булаг бомб зорчигч тээврийн 19, ачаа тээврийн одоо 18 за дэд бүтцийн 5 барилга байгууламж одоо иж бүрэн шугам сүлжээний хамт орж байгаа гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За энэ бүтээн байгуулалт дуусахад бол энэ бүтээн байгуулалт явагдаад дуусахад нийт одоо Алтан булаг бомбын хүчин чадал бол зорчигч тээврийг явуулах хүчин чадал 3 дахин за ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадал нь 4 дахин нэмэгдэх ийм төлөвтэй байгаа. За мөн одоо өнгөрсөн сард Оросын холбооны улсын бороод улсын тэргүүнтэй очиж уулзалт хэлцээрийг бол Сүхбаатар одоо хотод хийсэн. За энэ ажлын хүрээнд бол одоо зорчигч тээврийн биш ачаа тээврийн ажиллаж байгаа цагийн хуваарийг 24 цагийн горимлов шилжүүлэх ажлыг бас ярьж байгаа. За ингэснээр бол би түрүүнд дурдсан зөвхөн одоо Орос Монгол хоёрын хооронд хийж байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна энэ бүс нутгийн хэмжээнд Орос хятадын хооронд хийж байгаа энэ худалдааг Монгол улсын газар нутгаар одоо Монгол улсын бомбуудаар дамжуулан явуулах ийм одоо боломж бүрдэх юм байгаамаа гэдгийг та бүхэндээ хэлье. За ингээд энэ бол одоо энэ Алтан булаг бомб төр Сүхбаатар бомб төр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд бол Монгол улсын одоо газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж байгаа 24 бомб төр явуулж байгаа одоо бүтээн байгуулалтын ажлуудын зөвхөн нэг нь гэж ойлгож болно. Яг өнөөдрийн байдлаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 24 бомбтоос 8 бомб төр бол бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
За энэ бомтуудыг ингэж одоо бүтээн байгуулалтын ажил явуулж хөрөнгө оруулалт хийснээрээ Монгол улсын одоо гадаад худалдааны эрэлтийг одоо байгаагаас 3-аас 4 дахин нэмэгдүүлэх энэ одоо засгийн газрын зорилтод хүрэх юмаа гэдгийг та бүхэнд дуулгах таатай байна. За цаашид бид нар энэ бомтын сэргэлтийн хүрээнд бас төлөвлөж байгаа зорилтуудаа бол 3 үе шатад хувааж авч үзэж байгаа. За эхнийх нь бол одоо байгаа бомтуудын хүчин чадлыг ямарсан олон улсын стандарт хүргэсэн байдлаар 3-аас 4 дахин тэлэх. За энэ бол 20-с 22 оны хооронд 22-оос 24 оны хооронд одоо зорилт болгож тавьсан. За энэний зарим зорилтод бол бид нар одоо 24 оноос одоо төрүүлж бас хүрсэн байгаа. За хоёрдугаарт нь энэ бомтууд дээр явуулж байгаа үйл ажиллагаа энэ менежмент удирдлагын асуудлыг бол одоо шинэ инновацлог хэлбэрээр харах цаг болсон байна гэж үзэж байгаа. Зөвхөн төрийн байгууллага тэнд одоо бомтын менежментийг удирддаг, төлөвлөдөг, хөрөнгө оруулалтыг олдог биш. Энэ дээр бол одоо хувийн хвшлийн одоо нөөц бололцоо татаж оруулцуулах, төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд энэ бомтуудын удирдлагыг бас авч явах болцоотой байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ менежментийн шинжилгээг бол 25-аас 28 оны хооронд бүрэн одоо хэрэгжүүлж дуусгана. Өөрөөр хэлбэл одоо хэлийн бомтын хянан шалгах үйл ажиллагааг одоо алдагдуулахгүйгээр хэлийн цэрэг гайлын ерөнхий газартайгаа одоо хамтарч ажиллаад зөвхөн бомтоор өгж байгаа худалдаа, үйлдвэрлэл, аял жуулчлал, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудлыг нь бол одоо төр хувийн хвшлийн менежментийн чиглэлээр аж ахуй нэгж корпорац компаниуд авч явах энэ болцоо бүрдүүлэх зорилготой. За энэ бол Монгол улсад аль хэдийн бас хэрэгжээд өнөөдөр болт үйл ажиллагаа нь одоо жигдэрсэн жишээ бол бидэнд байгаа юм. Монгол улсын одоо агаарын одоо үйл ажиллагаа явуулж байгаа ганцхан бомтойгоо Чингис хаан. За Чингис хаан бомт төр явж байгаа одоо нисэх бодлын үйл ажиллагаа менежментийг бол хөрөнгө оруулалтаас эхлүүлээд төлөвлөлт бүх зүйлийг нь бол одоо Японы компани, Монголын одоо аж ахуй нэгжтэй хамтарсан компани бол өнөөдрийг хүртэл аваад яваад болж байгаа. Тийм учраас одоо энэ Алтан бодлого Сүхбаатар бомтын менежментийн үйл ажиллагааг бол одоо төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд илүү хурдтай, илүү одоо үр дүнтэй явуулах ийм болцоо байна гэж үзэж байгаа. За 2029 оноос хойш бол түрүүн Баттах даргын илтгэл гарлаа. Шинэ сэргэлтийн бодлогын дараачийн одоо зорилт бол энэ бомтуудыг илүү ухаалаг болгох, за илүү одоо их өгөгдөлтөөр суурилсан хиймэл оюун ухаан дээр суурилсан байдлаар цаашид хөгжүүлэх ийм зорилтыг тавьж байгаа гэдгийг та бүхэндээ хэлье. За 23 оны байдлаар Монгол улсын одоо бомтууд руу нийтдээ 715.3 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг бол хийсэн байгаа. За ингэснээр бол бомтын хүчин чадал 3 дахин нэмэгдсэн. За бидний одоо хятад улс руу хийж экспортлж байгаа худалдааны эрэлт бол хэмжээ бол 2 дахин нэмэгдсэн. За ингэхээр бол энэ 715 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт маань өөрөө маш үр дүнтэй байна гэсэн. Монгол улс бол одоо нийт одоо түүхэндээ гэх юм уу Эрдэнэс 5 за нүүрс одоо олборлж байгаа уурхаануудаас хятад улс руу жилдээ нэг 36 сая тонн нүрсийг л одоо борлуулж зарж хүргэж чадчихсан. За тэгсэн бомтын сэргэлтийн бодлого хэрэгжиж ирснээс хойш бомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж менежментийг сайжруулснаар 1 жилийн дотор бид нар буюу 23 оны байдлаар 69.6 сая тонн нүрсийг бүгдээр хятад ард улс руу зарж чадсан. За энэ бол урд нь одоо 1 жил хийдэг байсан ажлыг хагас жил буюу одоо маш богино хугацаанд одоо тоо хэмжээг ингэж нэмэгдүүлж чадсан. За яагаад энэ нүүрсийг яриад байна гэхээр үндсэндээ Монгол улс өнөөдөр үйлдвэрлэж чадж байгаа гадаадад борлуулж хөдөлж чадж байгаа үндсэн бүтээгдэхүүн бол уул уурхайн бүтээгдэхүүн. За энэ уул уурхайн бүтээгдэхүүн дотор бол энэ нүүрсний худалдаа одоо хамгийн одоо их бодлого байр суурийг эзэлж байгаа. За нүүрснээс гадна төмрийн өдөр алт одоо зис гэсэн бүтээгдэхүүнүүд бий. Гэхдээ энэ дотор хамгийн жинд арж байгаа бүтээгдэхүүн бол нүүрс байгаамаа. За 1 сая тонн нүүрсийг хятад зархад Монгол улсын одоо эдийн засаг руу ойролцоогоор 140 орчим сая долларын одоо валют орж ирдэг. За мөн одоо гайлын татвар хураамжаар 1 сая тонн нүүрсийг борлуулахад бид 35-аас 40 тэрбум төгрөгийн татврын орлого олдог. За энийг бас ингэж ярьж байгаа нь энэ бомтын сэргэлтийн хүрээнд гадаад улстай хийж байгаа худалдаагаа нэмэгдүүлснээр Монгол улсын эдийн засаг одоо анх удаа 4 их найдын одоо давсан үзүүлэлттэй одоо сүүлийн 30 жил байгаагүй ийм амжилтыг бас гаргасан гэдгийг та бүхэнд дуулгах таатай байна. За бомтын одоо цаашид хөгжүүлэх стратегийн талаар би та бүхэнд товчхон бас нэг стратеги хэлье. Бид бас бүтэн жилийн турш судалгаа хийж бомтын эрх зүйн орчныг сайжруулах. За энэ хүрээндээ бол одоо 5E гэдэг стратеги гаргаж ирж байгаа. За энэ юу вэ гэхээр энэ бомтыг бол эзэнтэй болгох тухай асуудыг ярьж байгаа. За бомтын эзэн гэхээр хүмүүс гайхаад байж магадгүй. Бомтыг эзэнтэй болгох гэдэг нь бомт хот, бомт хоёр бол одоо нэг болох ёстой гэдэг энэ ойлголтыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо Алтан бодлого бомтоор бид нар бомтын цогцлын бүтээн байгуулалт явуулцдаг. Зам талбай гэрлийн засаад өгдөг. Тэгвэл Алтан бодлого сумын нөхдүүд маань энэ дээр одоо гэрлийн төлбөрийг хэн төлөх вэ гэдэг асуулт гарч ирж байна.
Тэгэхээр нөгөө их олон эзэнтэй юм шиг юм байгааг бол цэгцэлж нэг эзэнтэй болох ийм одоо эрх зүйн шинжилгээг бид нар хийх шаардлагатай. За энэ эрх зүйн шинжилгээг хийхдээ бол 5 нэг нь эзэнтэй байх ёстой. За дараа нь энэ бомтыг одоо тодорхой болгодог эрх зүйн орчныг бид нар маш тодорхой болгох ёстой. За эрх зүйн орчныг тодорхой болсны үр дүнд бол бомтууд маань эдгээр газартай байх ёстой. Эдгээр газартай гэдэг бол тухайн бомт хотыг төлөвлөдөг, тухайн бомт хот дээр одоо явуулж байгаа үйл ажиллагаатай тухайн бомтын одоо эзэд бол одоо шууд харилцаж тийм ээ гэрээ байгуулж ажиллаж болдог ийм одоо зохицуултыг хэлж байгаа. За мөн одоо бомт маань эренб дараатай байх ёстой. Өнөөдөр би түрүүнд дурдлаа нийтдээ 39 бомт Монгол улсад эрх зүй одоо цаасан дээр байгаа боловч 24 үйл ажиллагаа явуулж байна. 24 үйл ажиллагаа явуулж байгаа бомтуудаа бид нэр эдийн засгийн үр ашиг за хөгжлийн төлөвтэй харж байгаад эренблэх ёстой гэж үзэж байгаа. За энэ эренбэлд бол манай Сүхбаатар Алтан болог бомт бол нэлээд одоо дээгүүр орох байгаа. За ингээд энэ болгоны үр дүнд бол бомт бол эдийн засгийн хөдөлгөгч хүч болох ёстой гэдэг ийм одоо стратеги зорилтыг тавьж байгаамаа. За энэ слайд маань жоохон гацаад байна. Энэ түрүү явагдаж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг би та бүхэнд дурдсан. Тэрний слайд байна. Сүхбаатар сум дээр бол одоо 573 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Алтан болог дээр бол 55.3 тэрбум төгрөгийн одоо бүтээн байгуулалт явагдаж байна. За бичигт бомт, замын үед бомт, гашуун сухбат бомт, ханги шивээ хөрөн бомт, боршоо бомт. За энэ дээр нэмэгдээд бас энэ жилийн хувьд бол одоо Ховд аймгийн болгон бомт дээр за мөн одоо Баян-Улгийн аймгийн Цагаануур бомт, Дорнодын одоо Хавиргын бомт дээр бас шинэ төслүүд хөрөнгө оруулалт хийгдэж явж байгаа гэдгийг та бүхэндээ ташин дурдъя. За ингээд би ерөнхийдөө юугаа дуусгая. Тэгээд түрүүн Батгатар дараагийн ихтгэл бас гарлаа. Монгол улсын шинжлэх ухаан зарж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол одоо бус тустай харьцуулахад бас харьцангуй хангалтгүй байгаа. За энэтэй холбоотойгоор бол одоо сая шинжлэх ухаан технологийн тухай хуулийг бол өнгөрсөн 7 хоног шинжилэн баталсан. За энэ шинжилэн батлахад бол бас энэ хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэх ёстой гэдэг ийм одоо байр суурийг бол үндэсний одоо энэ хуультай бол бас тусгасан байгаа. Тэгэхээр бид нар энэ бомт хот болж байгаагийнхаа хувьд Сүхбаатар аймаг, за Сүхбаатар сум, Алтан болог сум маань шинжлэх ухааны инновацийг дэмжихэд бол энэ бомтоос орж иж байгаа орлогоосоо шууд хуваарлах замаар шийдэж болно гэж бид харж байгаа. Тийм учраас энэ шинжлэх ухааны технологийн сан, за шинжлэх ухааныхаа яамтай бас хамтраад энэ эрх зүйн орчныг бий болгох, за орон нутгатайгаа хамтраад энэ одоо шинжлэх ухаанд хийдэг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр бид бас та бүхэндээ хамтран ажиллах бэлэн байгаа гэдгээ ташуун энд хэлье. За ингээ анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.